өнөөдөр хүрэлцэн тав ямар амттай гэлтэй. Манай Монголын үрэлэнгээс энэ удаагийн ээлжид текстээр манай Монгол Улсын их сургуулийн антропологи археологийн төвийн профессор Ууртноо тогшийн Монголын эрдэнэс гар хором гэдэг ном гарсан байгаа. Саяхан энэ номын тухай Монголын эрдэнэс гар хоромын тухай манай багш маань өнөөдөр энэ лекц хийх дагмаа. Энэ лекцийн дараа бид нэр бас энэ лекцт оролцуулаад оролцож байгаа хүмүүсийн дунд уралдаан зарласан байгаа. Тэрний ялцчийг бид нэр Ууртноо тогшийн номыг биелгэх юм үлээж байгаа. За түүний дараа бид дараагийн бидний Монгол Улсын үрэлэнгийн сурал лекцэд энэхүү улсын дэдигийн сургуулийн санскрит судлалын профессор Рам Кишор Мохолия гэдэг хүн энэхүү улс дахь Монгол судлалын талаар тийм лекц тавьсан байгаа хүн бас өнөөдөр оролцоно гэж урьж байна. За тэгээд Ууртноо гişгээ лекцэд явж өгнө гэж үрье. За баярлалаа. Та бүхнийхээ энэ өдрийн амар амжилт байлаа. За тэгэхээр одоохоо 8-9 сарын дараа 2020 он гарч байна. 2020 онд монголчуудын дэлхийн түүхэнд алдаршуулсан эцэг хөрөнгөний нийслэл хар өнөмтөөр 800 жил тохиолдож байгаа. За тийм учраас өнөөдрийн энэ ярих гэж байгаа сэдв бол бас чухал гэж бодож байна. Тэгээд бас олноороо хүрцгээс таавал. За сая шууд энэ үсрийн тансууллаа миний 800 жилийн хойд өргөн болсон Монголын эцэг хөрөнгнөөс хараа болсон ном байгаа. За энэ номд бол гурван бүлэгтэй нэгдүгээр хар хурмтын түүх энэ түүхээс оруулж очихт энэ бүтээн тухай ямар мэдээлэл байдаг тухай мөн энэ бүтээн археологийн үгнээс сурч шилжиж ирсэн том. За дараа нь хоёрдугаар бүлэг нь бол хотын бүтэц зохион байгуулалтын талаар хар хурмт тухай Монголын төдөө одоо дэлхийн улс төр засаг захиргааны төв байсан тухай шашин үйлчлэн хийдүүр болсож байсан. За үйлдвэр хурдаа нэр чухал танилаа хатсан. За мөн хотын орчин суугчтай талаар ер нь үндсэндээ археологийн судалгааны байгууллага ингэж хэлсэн. За гуравдугаар нь бол хар хурдын үйлчлэл гэж хэлж байна. Тэгэхээр уран шашны анхны төлөвлөлт ертөнцийн бий болоод эртний нийслэлийн зарим чадвар үүсгэн байна. За өнөөдөр миний яг сургуулийн энэ хар хурмтын судалгаа 1999 оноос хойш ажлын зөвшөөрөл болсон байна. За тэгээд 1999 оноос хойш жил болгоны анхны хөдөлгөөнд Германы эрдэмтдтэй хамтарч байгаа. Тэр учраас сүүлийн 20 жил асуулт мэдлэг сайн мэдэх үүрэг гэж байна. Тэгэхээр монголчуудын байгаль дагуултын дүнд бол эцэг хөрөнгөний нийслэл хар хурмт дэлхийд дахиад нэр алдар болоод төрсөн. Тэгэхээр одоо Чингис хааны өмсгөл байгуулсан монголчуудын эзэн хөрөнгнөөс хар хурмын гэдэг хүн болгон мэддэг. Гэхдээ энэ хотын түүх навдаг юм аа одоо зөвхөн нарийн ширээ зүйлүүд л тийм сайн мэддэг хөрөнгө бас хэцүү асуудал. Яагаад тэгэхээр тэр талаар дэлгэрэнгүй утсан түүх сурж байгаа гэдэг хоор байдаг.
ихэвчлэн одоо энэ хотын тухай зөвхөн хоош дурдах төдий өгсөн байдаг. За тийм учраас энэ түүхийг сэргээ судлах одоо үндсэн арга зүй археологийн судалгаа байна. За харвар хотын түүхийг товч. Тэгэхээр харвар хотыг бол одоо 800 жил болох ч байгаа гэж. Тэгэхээр энэ талаар хоёр их сурж байдаг. За энэ бол Мин улсын зохиолсон Юан улсын судалт Юан шиг бичигдсэн. Чингис хаан их орс улсын 15 дугаар он гин лууж энэ хотыг нэгс хотыг байгуулсан гэж бичсэн. За мөн харвар хотыг тойрон дээр салсан. За энэ бол 1346 оны бичээс харварын бичээс гэж дэлхийн Монгол судал алдаршсан дурсал байдаг. Гэхдээ сонирхолтой бас сүүлийн судалгаагаар энэ өгшөө яг харвар нь бол 1347 онд босгосон байна гэдгийг дүгнэж байгаа. Тэгээд одоо 1347 оны бичээс гэж харсан байна. За тэгэхээр энэ харварын дэвсгэртээс олдсон 1346 онд босгосон Монгол навиг бичээс өгшөөний бичээс бол Чингис хаан их орс болсон 15 дугаар он цагаан лууж хормоо суух балгасан оршуулсан гэж уу гэж хэлж байна. Тэгэхээр цагаан лууж бол нийтийн тооллын 1220 он байна. За тэгэхээр 1220 оноос бодохоор 20 жил буюу 2020 оны 800 жил тохиолж байна. За тэгэхээр Чингис хаан эдгээр одоо аль цэргүүн ахудаа охны хөндийн газар одоо эзэн тусынхаа нэг сүлжээтэй байгууллага тооцсон боловч яг тухайн үед бол их хаан энэ хотын бүтэн байгууллагыг заавчлах байлаа. Яг тухайн үед бол 10 зүг мордох одоо их аянд хийж байсан. За тэгээд хотыг жинхэнэ ёсоор байж байгуулах гэдэг бол Чингис хааны залгамжлагч их хаан өгөөдөө хаанаар хэрэгжүүлсэн байна. За энэ 1235 онд өгөөдөө бол түргэн амлалт орд байж төгсгсөн их байр хийсэн тухай сурвалжтай хэлсэн байна. За ингээд үндсэндээ харвар хот бол өгөөдөө гүрэг мөнх хаадын үед бол Монголын эцэг түүхний их нийслэл байжээ. За тэгээд бид бүхэн мөнх хааны төсөлсөний дараа Монголын хаан ширхэнүүд бол 2 дон өсөлтсөн. За тэгээд энэ өсөлтөнд бол хуллаа хаан ялж гарсан байдаг. За тэгээд хуллаа хаан бол Монгол талын захад эрхийг бол батж байсан. За тэгээд 1260 онд одоогийн өвөр Монголын шулуун хошууны нутагт Шамдуур болс гэх хотыг байгуулсан. За энэ бол хожим Юан улсын дээрээс байна. За тэгээд хуллаа хаан бол Юан гүрний бол үндэслэн байгуулаад 1271 онд хамгаалах улсын нийслэлийг шилжүүлсэн. За тэгээд энэ хооронд бол харвар хот бол нийслэлийн үүргээ бол алдсан байна. За ингээд одоо Монголоор орчуулвал Юан гүрний давааны арын хүчин төв. За энэ бол Юан чамлуу хэнийн чөлг гэх зэрэг олон янзаар үйлдэж байсан байдаг. За 1368 онд хятадх монголчуудын ойрхот төгсөж монголчуудад нутагтаа буцаж ирсний дараа тоон төр хаалт уу ингээд хоош аюул ширээ дараа хар хонд буцаж ирээд тэгээд бэлэгт хаан цолтойгоор хаан ширээ суулсан. За энэ үед бол Юан улсын ойрхол мөхснийг бол төдийлөн хөдөө зөвшөөрөөгүй. Энэ учраас улсаа Умард Юан улс гэж хэлжүүлсэн байна. Тэгээд Умард Юан улсын нийслэл бол хар хонд болсон. Тэгээд ингээд үндсэндээ 1370-аас 1388 он хүртэл хар хонд бол
дахин цэцэглэн хөгжсөн байдаг. За энэ ч гэсэн хар хорон нутгад явуулсан археологийн судалгааны олдруудаар батлагддаг юм аа. За хар хорон нутгийн яг хэрмээр хүрээлэгдсэн хэсэг нь бол төдийлөн том биш. За Өөрхангай аймгийн хар хорон цомын нутагт за энэ Эрдэнэзуу хэд байна. За Эрдэнэзуу хэд бол хар хорны нуруунд 1586 хатаасаа төлөвлөсөн юм байна. За энэ бол хар хорон нутгийн агарын зэрэг хатаа харагдаж байна. За энд орхон бол болсон байна. Энэ Эрдэнэзуу. За тэгээд шулуун өргөжсөн шуум бол хотын хэм байна. За хот бол дөрвөн талтай хаалгатай байсан. За ер нь тухайн үед хар хоронд ирж ирсэн гадаадын жуулчид ялангуяа 1254 онд хар хоронд одоо байсан Францисканы савартан Рубрукийн тэмдэглэлтүүлийн хамгийн нөхөргөө байдаг. За тэгээд хот бол хотын дөрвөн хаалга болгон дээр янз бүрийн бараа бүтээгдэхүүн бол арилжаад зах байжээ. Тэгээд энэ хаалганаас гарсан хоёр их гудамж хотын шүд огтлцдог. За тэгээд энэ гудамжны хоёр талаар бол хүмүүсийн сууж байсан одоо сууцны барилгууд, худалдааны дэлгүүр, моглог. За тэгээд сүм хийдүүд, засаг захиргааны байшин гэдэг янз бүрийн сууц барилгууд байж. За Рубрукийн тэмдэглэснээр бол хар хорон хотод бол хэд хэдэн хорооллууд байсан. За энэ хааны орд хас хан хөвгүүд, элчин сайдуудын суух юм газраас гадна за хотын хамгийн хоёр том дүүрэг нь бол Катай хороол гэж. За энэ болохоор болцсон Умард хятадаас ирсэн худалдаачид гар орчууд суудаг хороол. За нөгөөх нь Сарацины хороол гэж нэрлэсэн. За энэ бол болцсон алан шашинтай худалдаачид сууж байсан. Тэдний одоо зах талбай өдрийн дүүрэг байжээ гэж бичсэн байна. За энэ бүх байдлуудыг бол энэ хар хорны агарын зураг дээрээс ажилт гэж олох юм болцоотой. За тэгэхээр энэ хар хорн нот бол зөвхөн энэ хэрмээр хөрвүүлэгдсэн талбайгаар бол хэзээхгүй. Ер нь энэ нийт орны хөндийн даяар бол жижиг суурин газрууд, хаад ноёдын орд өргөө, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан ийм урлан туршлууд бол маш олон байна. Тэгэхээр хар хорны онцлог бол үүндээ байна. Хотын одоо организм. За мөн хотод оршин сууж байсан оршин суугчдын бууш оршуулгын газрууд хотын ойлцоо. Ялангуяа хотын хэрмээ хойд энэ хэсэг газраар бол хар хоронд байсан исламын шашин төрөлтийн оршуулгын томоохон газар байна. За хар хорн нутгийн археологийн судалгаа бол одоо Монгол орны энэ археологийн судалгааны хөгжлийн үе шатуудтай ямагт одоо чухлаар холбогдож ирсэн. Үүгээр бол их онцлог юм. За 1889 онд Оросын судлаач Николай Ядрецов хөдөөд ирж эртний хар хорн нутгийн үлдэгдэл за мөн хөшөө цайдууд байгаа түргийн хаад ихсэн тахлын овоо ижих төгшөөг илрүүлж олсноор Монголын археологийн шинжилгээ гэсэн гэж албан ёсоор үздэг. За түүний дараа Оросын хаант Оросын одоо шинжилгээ ухааны академиас маш сайн одоо бэлтгэгдээ зохион байгуулалттай шинжилгээний аян ирсэн. За энэ шинжилгээний аяыг Вильхельм Радлов академич толгойлж ажилласан байдаг. За тэгээд энэ зураг дээр бол хар хорн нутгийн 3 янзын дэвсгэр зураг харагдаж байна. За хамгийн цаад талд бол 1891 онд энэ академич Радловын удирдсан Орхны шинжилгээний аймгийн хийсэн дэвсгэр зураг байна. За тэгэхээр энэ цаад талын зураг бол хамгийн анхны хар хорны дэвсгэр зураг гэж одоо хэлж байна. Энэ дээр бас тухайн үед техникийн харьцангуй одоо орчин үетэй харьцуулахад маш энгийн багж асгаж хийсэн мөртлөө энэ бол одоо ч ач холбогдлоо алдаагүй сайн зураг байна. Ялангуяа одоо энд зарим одоо энэ жишээлбэл хиймэл нуур авхан голоос ус татж усчуулж байсан
олон сувгийн уул мөр бол энд харагддаг байна. За энэ дундлын зураг бол 1933 онд Оросын эрдэмтэн Дмитрий Букиничийн хийсэн зураг. За Букиничуд харах оронд хамгийн анхны малтлаг бол хийсэн эрдэмтэн юм. За тэгээ энэ дээр энэ бол Эрдэнэзууheid тэгээд энэ хар хором хотын хэрэм байшин барилгуудыг бол зураг хэд хэдэн секторуудад хуваасан байна. За тэгээ энэ улаан өнгөөр тэмдэглэсэн нь бол Букинич малтлаг хийсэн газрууд. За Букинич бол нийтдээ 130 гаруй цооног малтсан байна. Тэгэхээр цооног гэдэг бол одоо археологч төлөв аргаар малтлаг хийгээ болсон. За энэ бол энэ хөрсний үед давхар хамгийн гол нь тэндээс олдор ухаж авах зорилготойгоор нэлээд дээр үеийн археологчд хийдэг байсан арга. За тэгэхдээ Букинич бол энэ малтлаг хийгээд малтлагаас гарсан олдрууд нь ихэвчлэн буддын шашны одоо урлагийн холбогдлолтой зүйлүүд гарч ирсэн. За үүн дээр үндэслээд энэ бол ерөөсөө хар хором биш ээ. Эрдэнэзуугийн үеийн ямар нэгэн томоохон бурхны шашны сүм хийдийн үлдэгдэл байна гэсэн ийм дүгнэлт хийсэн. За тэгээд дараа дэлхийн 2 дугаар дайны дараа бүгд найрамд Монгол Ард улсын шинжлэх ухааны хүрээлэн за Оросын зүйл толгойд улсын шинжлэх ухааны академид хамтран ажиллах. За улмаар бүгд найрамд Монгол Ард улсын түүхийг одоо орчин үеийн энэ түүхийн шинжлэх ухааны арга зүйн одоо тухайн үеийн арга зүйн дагуу бичих. За тэр дотроо Монголын ард түмний эртний түүхийг энэ археологийн баримтаар баяжуулж биших зорилгын үүднээс Монгол зөвлөлтийн түүх саатны зүүн хамтарсан экспедиц гэж томоохон экспедицийг ажилласан. За энэ экспедицийг бол манай судлаачид Киселевын экспедиц гэж удирдсан профессорын нэрлэдэг. За энэ экспедиц бол одоо 4 чиглэлээр ажилласны хамгийн гол ажил нь бол энэ хар хормын дэвсгэр газар бол малтлах гэсэн байгаа. За Киселевын экспедиц бол энэ хотын хэрмийн баруун өмнөд хэсэгт байгаа гадуураагаас тусдаа хэрэмтэй нэг томоохон барилгын хэсэг. За энд бол малтлаг хийгээд энэ бол Өгөөдөө хааны байгуулсан Түмэн амгалант ордны суурьгаа гэсэн маш том дүгнэлт ирсэн. За тэгээд энэ дүгнэлт бол Монгол судлалын ертөнцид бараг 60-70 жилийн турш одоо хөдөлсгүй үнэн аксиом шиг одоо баримтлагдж ирсэн байна. За тэгээд хожим энд хийсэн судалгаагаар бол энэ бол хааны орд биш, огт өөр зорилттой зүйл болох нь тодорхой болсон. За энэ хотын хоёр их гудамжны огтлцсон хэсэг Оросоор одоо Домна Предклест гэж тэр гудамжны бол зүрийн байшин гэж энэ газар бол малтлах хийсэн. За энэ дээр бол яг сурвалж бичихт гардаг энэ худалдаачид гар урчууд сууж байсан хорооллын хэсэг бол энд байсан гэдэг бол баталсан байгаа. За 3 дахь хэсэг нь бол хотын дорнод хаалганы орчин. За 4 дахь нь бол хотын хэрмийн хойд хэсгийг бол сэтэлж ингэж болцсон. За энэ 1948-49 оны маллаа бол одоо Монголын археологийн судалгаанд бол нэг шинэ үеийг авчирсан. Хар хором хотын төдийгүй ер нь одоо нийт энэ Монгол орны одоо эртний түүх судлал эргэлт гаргасан байна. За энэ экспедиц тухайн үед одоо залуу байсан одоо хожмын Монголын одоо алдартай ууган археологчд бол бүрэн бүрэлдэхүүнээр ажилласан. Тухайлбал Хөдөөгийн Тэрлэвгай, Цог Данцангийн Дорж Сүрэнгай, за тухайн үед Москвагийн их сургуулийн оюутан байсан археологч Дорж Палмын Навангай, за мөн археологч Сэродж байгаа бол бас энэ экспедиц нэг материалууд ажилласан байдаг юм аа. За тэгээд түүнээс хойш бол хар хормын судалгаа бол 1970-80-аад оны үед Монголын археологчд бол үргэлжлүүлсэн. За энд хотын хэрмийн хойд талд байгаа лалын шашин тэрэгдийн оршуулгын газрын нэг хэсэг одоо малтсан байдаг. За мөн энэ хааны орд гэж үзэж байсан энэ барилгын одоо урд талын шатны хэсгийг бол маллахыг үргэлжлүүлсэн. За ингэсээр байгаа
1990 онд бол золгосон. За 90 оноос хойш бол Монгол улс ардчлалын ертөнцид хөл тавьж, за шинжлэх ухааны технологи өндөр хөгжсөн улс орнуудтай одоо эрх тэгш хамтарч ажиллахын сайхан болцоо нэгдсэн. За тэгээд энэ үед бол юуны өмнө хар хорон хотын туурыг одоо хамгаалтанд авах. За энэ топографийн зураглал хийх зэрэг ажлууд одоо чухал байсан. За ингээд 1995-аас 96 онд Монгол Японы хамтарсан хар хормын туурыг хадгалж хамгаалах төсөл бол ЮНЕСКОгийн ивэлд ороод хэрэгжсэн. За ингээд хар хорон хотын дэвсгэрийг хамгаалтын хашааг бол байж байсан. За өнөөдөр бол энэ хашаа бол бүрэн устсан байгаа баг. Ялзарч ингэж унаад. За тэгээд хашаа барихаас өмнө бол энэ хотын тур дээр бол машин зам гараад хаа дуртай газараа давхдаг. Дээр нь айл авд нь нутгалдаг, асар их хог новшингаа хийчихсэн. Энэ эртний хотын туурмын үед нь устдах юм аюулд ороод байсан баг. За тэгээд энэ 95-96 онд хийсэн ажил бол маш ач холбогдолтой болсон юм аа. За тэгээд 90-ад оны сүүл үеэс хар хорон хотыг археологийн талаар малтан шинжлэх юм төсөл байгуулах одоо санаачлаг Монголын талаас болох гэсэн. За ингээд одоо тухайн үеийн шинжлэх ухааны академийн удирдлагууд за дэлхийн өндөр нэр хүндтэй Германы археологчтой хамтарч ажиллах одоо тохиролцоонд хүрээд Монгол Германы хар хорон экспедиц байгуулагдсан. За хар хорон экспедиц бол хар хорон хотын талбайд энэ 3 хэсэг газар малтсан. За тэгээд энэ үр дүнгийн талаар би танилцуулъя. За энэ тухай бол хуучин одоо хааны орд гэж үзэж байсан энэ дэвсгэр газар. За энд бол 2001-ээс 2006, 2009 онд батлаг хийсэн. За энд Германы талаас бол Германы археологийн хүрээлэн олдсон. За энэ хотын төв хэсэг хоёр годомчны уулзуур хэсэг байгаа. За энд 2000-аас 2005 онд Германы талаас хамтарсан байгууллага Бонны их сургууль. За энэ хотын хойд хэсэгт байгаа нэг барилга. За Германаар Нордштадт гэж нэрлэж байгаа. За энэ бол бид нар тусгай талбайд нэр өгсөн Каракорум гэдгийн товчлол Кар 1, 2, 3 гэдэг. За 2007-оос 2009 онд яг үндэс хар хорны дэвсгэр төр малтсан 3 гол газар байгаа. За тэгээд мөн Эрдэнэзуу хэдийн 108 сургалтаа хэрмийн дор суралтын батлах хийсэн. За хотын төв хэсэгт хийсэн батлахаар бол энд худалдаачид гар орчуул сууж байсан хар хорон хот бол Монголын эзэн төрний үйлдвэрлэл худалдааны төв юм а гэдэг нь бүр нотлогдсон. За энд хар хорон хотын годомчны үлдэгдлийн нэг хэсэг байна. За энэ бол 3-ыг хацсан 5 м хэмжээтэй модон жазаар хөрөлгдсөн 2 ивнэ. Тэгээд дээр нь ийм чулуугаар дэвссэн юм годомж байсан. За тэгээд энэ хар хорон хотын тэр 4 хаалганаас гарсан бүх гол годомжнууд бол яг ийм тусгай тэгээд ингэж чулуун дэвссэн юм годомж байжээ. За тэгээд годомжны хоёр талаар бол модон хашлахтай юм суугтай. За энэ годомж нь одоо яг ийм тэгш биш гол талаараа жоохон овгор. За энд ямар ч байсан бороо цас ороход бол одоо манай Улаанбаатар хот шиг тийм ээ жоохон бороо орохоор л нийл шалбаа болчдөг биш. Тэр ус нь хоёр тишгээ хоёр сугаараа уурсаад зайлуулагдах байжээ гэж үзэж болохоор байна. За тэгээд энэ годомчны хоёр талаар бол хүмүүсийн сууж байсан байшин сууцны үлдэгдлүүд байсан. За энэ эдгээр нь төлөвлөлтийн үед ихэнх нь одоо хятад маягийн загвартай. За тэгээд жидийн дөрвөн улирлын төвш ашигладаг байсан. За тийм учраас одоо Монгол орны хүүтэн үйл тийм халаалтын ханзан систем байгаа. За энэ бол одоо 100хан төрсэн галын одоо утаагаар байшинны шал хандаагаар явж гэр орныг дулаацуулдаг байсан. За тэгээд энэ байсан хүмүүс бол ер нь одоо маш олон төрлийн гар урлыг эрхэлж байсан. За тэр дотор хамгийн их олдсон зүйл бол хөрл төмрийн дархан. За тэгээд мөн алт мөнгөөр юм хийж байсан. Шил хайлуулж байсан. Шавар ваарсаа үйлдвэрлэж ирсэн. За мөн ясаар маш олон төрлийн
хийж байсан ийм бүтээгдэхүүний хаягдлууд бол олон зугаараар илэрсэн. За энэ нэг жишээ бол модон дээр суулгасан хоёр түвш байгаа юм. За энэ түвшний энэ бол газрын одоогийн өнгө өрснөөс 2.5 метрийн дороос гарч байгаа. Тэгээд бүхэлдээ ногоон зэвтэй тийм одоо хүрлийн хайлш тэр хог хаягдлаар бол бүрхэгдсэн байгаа. За энэ нэг алтан богооч байгаа. За энэ бол одоо үлгэр домгийн галт шувуу болоод зэ бадын үрстэй. За тэгээд дээр нь эрдэнэ чулуу шигтгээ байсан юм олон одоо нуугтай ийм богооч байгаа. За их азтай тохиолдлоор яг энэ богоочийг хийж үүсэн хэвн түүний ойр орчмоос олдсон. За тэгээд эндээс бол их олон төрлийн том жижиг зуухнууд олдсон. Энэ нэг зуухны одоо зүсэлтийн байдал байна. За энэ дотор бол жижиг юм шил хайлуулж юм хийж ирсэн. Энэ тархины газар байна. За энэ хоттой их байсны одоо нэг шин тэмдэг нь бол тэр бүтээгдэхүүн жигнүүж хоттой бас янз бүрийн жигнүүрийн тухай бол асар их болддог. Голцоо ширэм хөвлөөр хийсэн жигнүүрийн тухайнууд. За тэгээ хотдоочтой хэрэглэж байсан зоос мөг нэлээд гардаг. За хамгийн их болддог нь бол хятад зооснууд байгаа. За ихэнх нь бол умард сүн улсын үед холбогдно. За мөн Юан улсын үед холбогдох дөрвөлжин үсгтэй зоос. За мөн араб бичгтэй энэ дундад Азийн зооснууд болдгоо. За эндээс нэг сонирхолтой зүйл бол яг энэ хотын төв хэсгээс 1237-аас 1238 онд хар хором цотгосон өгөөдөө хааны дэлдүүлсэн одоо мөнгөн зоос алдсан. За энэ зоосон дээр бол хар хором гэж тийм яг энэ зоосыг одоо хийсэн газрын нэрийг бичсэн байна. За түүнээс гадна янз бүрийн одоо жишээлбэл ясаар хийсэн, хөрлөөр хийсэн орон нутгийн бүтээгдэхүүнээс гадна одоо тол янз бүрийн одоо хятад шаацсан аяг ийм гар урлын бүтээгдэхүүнүүд импортоор авчирч хар оронд худалдаа хийж ирсэн энэ зүйлүүд байна. За мөн энэ бичиг үсгийн холбогдолтой олдрууд бас зарим олдрууд болсон. Эндээс одоо хамгийн алдартай нь бол энэ дөрвөлжин үсгтэй нэг юм хөрөл тамга байгаа. За энэ тамга бол дээр нь одоо Шингуаны 2 дугаар оны 3 сард хийсэн сангийн яамны эргэсэн түвшинлийн тамга гэсэн хятад бичгтэй. За энэ Шингуаны 2 дугаар он гэдэг бол 1372 байна. Тэгэхээр нөгөө 1368 онд Юан улс мөхөд Тоон Төмөр хааны хүү хар орондоо буцаж ирж нийслэлд суусан. За тэгээд нөгөө Умард Юан улс гэж улсаа нэрлсэн. Тэгээд мөн Юан улсын адил бол ийм оны цол тоолол тэгээд цол авч хэрэглэсэн байна. Тэгэхээр яг тэр одоо сурвалж бичих байсан мэдээг энэ иймэрхүү олдрууд бол нотолж байгаа юм байна. За тэгээ яг энэ годомжны хэсгээс бол хүний амьдрал маш идэвхтэй өрнөж байсан 4-5 одоо ийм үе тохиог бол олдсон байгаа. За нөгөө нэг хэсэг бол энэ өгөөдөө хааны ордон гэж үзэж байсан том барилга. За энэ барилгын утгад бол энэ бүхэлдээ бурхан шашны холбогдлолтой эд үлгийн зүйлүүд олдсноос гадна уг барилгын засал нь тэр анханасаа сүмийн зориулалтаар төлөвлөгдсөн бол батлагдсан. За тэгэхээр хааны орд гэж үзэхгүй байх нэг шалтгаан мөн одоо мөнх хааны үед тийм ээ хааны ордонд одоо бараалхсан биеэр орсон хүний тэмдэглэл байгаа шүү дээ. Буруугийн тэмдэглэл. За энд бол нөгөө хар хором хотын алдарт мөнгөн модны тухай бичсэн байдаг. За тэр мөнгөн модыг бол Парисын дархан Guillaume de Boucher гэж уран дархан хийжээ гэж. За энэ болохоор дунд зууны одоо хамгийн алдартай механик бүтээлийн нэг байгаа. Тэгэхээр энэ одоо 8 хуран болоход одоо энэ орой дээр бишгүүрүүлж байгаа одоо охин тэнгэрийн дүрстэй. За тэгээд энэ бол доороо энэ дөрвөн цорхтой лууны амар дөрвөн янзын одоо амтд үедээ гоождаг гэж тийм. За тэгээд энэ 8 хормын үед тохоо хийгээд энэ газар доор бол тусгай юм өрөө байдаг гэж тийм хүмүүс нуугдаж сууж байгаа. Тохоо өнгөт тэр төхөөрөмжийг одоо ажилуулж эхэлдэг тийм. Тэгэхээр шахуургаар ноцоосоор тэр амтд үедээ бол
гоождог байсан тухай бичсэн байна. За тэгэхээр энэ мөнгөн мод хэзээ одоо энэ 800 жил болоход тоногдож зөөгдөж алга болсон нь ойлгомжтой. Тэгэхдээ ямар нэгэн байдлаар энэ мөнгөн модны суур бол тэр ордны хаанагт заавал байх ёстой гэдэг асуудал бол тавигдсан. За тэгэхээр бид нар тэр хуучин хааны орд гэж үзэж байсан газар бол энийг хайж үзэхэд ерөөсөө ийм мөнгөн модны уулмөр бол олдоогүй. За тэгээд түүнээс гадна стратиграфийн үйл явцсан хувьд бол тэр 48 онд Киселев дүгнэхтэй энэ бол өөр хоорондоо ялгаатай 3 үе тохиргоо гэж үзсэн. Хамгийн эхлээд тэнд бол уугрын үеийн ямар нэгэн ордон юм уу нэг барилга байжээ. За дараа нь өгөөдөө ханы үед тэнд Монголын эзэн төрний ордон байгуулсан. За тэгээд сүүлд нь бол үүнийг ордон одоо ямар нэг шалтгаанаар галт төмөрт сүнсний дараа энийг дахиад боддын шигшний сүм болгож ирсэн гэж ийм дүгнэлт хийсэн байна. За тэгээд тэр 3 дахь үе нь бол баг Эрдэнэсийн үе гэж тийм монастырский период гэж нэрсэн байна. Гэтэл бол бидний хийсэн артлахаар л энд ийм хоорондоо ялгаатай олон үе тохирол байгаагүй. Ерөөсөө нэг л стратиграфийн үйл явц байсан нь бол батлагдсан. За энэ бол баг одоо 3 метр өндөр шавар шороог үйлүүлэн бэлдэж хийсэн юм өндөр тавцан дээр барьсан. За тавцангийн нүүрэн талаа ийм тоосоор хөнгөссөн ийм өндөр тавцан болцсон байна. За тэгэхээр энэ тавцан дээр бол 8 гол тавьсан бол 8 хэрцэг 8 64 багтай. За тэгээд урд талдаа бол ийм урд тал руугаа нууссан ажмаар өсөж ордог юм бишгүй шат хаалгатай байжээ. За тэгээд хожим бол бид нар энэ сүмийн үлдцгийг одоо хүмүүст үзүүлэх юм археологийн ил үзмэр болох төслийг 2014-өөс 15 хэрэгжүүлэх явцад археологийн бас дахин энэ судалгаа хийсэн. Тэгээд энэ явцад бид нар энэ суурийг дэлдэх үед тэнд анх 10-аас тавьсан болдуруудыг шүншгүүдийг бол олсон. Нийтдээ 4 шүншиг бол хадгалагдсан байгаа. За энэ шүншгний байдал нь одоо энэ одоо ийм гүнзгийд байж байгаа тийм. Энэ доор бол энэ дээр бяцхан тагтаа шавар санал хийгээд тэгээ гадуурын чулуугаар хөрвүүлээд ингээд тавьчихсан. За энэ шүншгний агуулга нь бол ерөнхийдөө ижлэх нь янз бүрийн тариа будаа, төрөл бүрийн жимс. За энэ дотор бол нийтдээ бараг 200 төрлийн ургамал гарсан байгаа. Одоо археоботаникийн үднэс Монголд зарим нь ерөөсөө ургадгүй ургамлууд байна. Тэр байтугай зөвхөн Италийн Сицил аралтаар ургадаг одоо жимсний үр хүртэл юм байна. За тэгээд алтан уцтай торгонд орсон ерөнхийдөө 9 төрлийн эд зүйлдэг. Одоо монголчууд 9 эрдэнэ гэж ярьдаг шүү дээ. Алт, мөнгө, шүрс тэр үүтэд байна. За энэ зүйлүүд бэлгэдлийн зүйлүүдийг хийсэн. За энд одоо яг юм сахлын хотгоо шиг хэлбэртэй нэг юм мөнгө зүйл байгаа. Энэ одоо яг юу вэ гэдгийг бид нар одоо бол мэдэхгүй. Ямар зөвлөлттэй. За тэгээд энэ одоо бантик цангаа шигтлэн одоо юмбуу хэлбэртэй ийм нэг мод байгаа сонир. За тэгээд алт мөнгөн зоос. За энэ дотроос Чингис хааны үед дэлдсэн нэг алтан зоос гарсан. За тэгээд бусд нь мөнгөн зооснууд нь бол дандаа мөнх хааны үед дэлдсэн зоос байна. Энэ барилга бол нэг одоо том тархитай. Гэхдээ энэ тархимын засал төлөвлөлт нь яг одоо бодон шигшний хот мандлын хэлбэрээр төлөвлөгдсөн. За тэгээд байшин гол тархи нь бол тэр дөрвөлжийн хэлбэртэй. Дөрвөн болон нь бол ертөнцийн дөрвөн зүг рүү харж байгаа. За тэгээд голд нь бол нэг том бурхны сэнтэг юм уу сураг байсан. За мөн энд бол 2004 онд яг сайн дурдсантай адилхан шүшиг байсныг бид нар малтаж гаргасан. За тэгээд энэ тархимын бол бүхэлдээ одоо бурхны шашны сүмийн байдлаар бол тоногдсон. За энэ хадгалагдаж үлдсэн зүйлүүд бол шал байгаа. За энэ тухайл бол яг одоо гол төв рүү явдаг хэсгийг бол энэ паалан дагуу ийм шавар хавтангаар шалсан. Тэгээд түүний завсар зай байгаа энэ хэсгүүдийг ногоон паалантай гоёмсог тоосгоор шалсан байсан.
За энэ одоо тоосхны одоо үлдэгдэл. За энэ дөрвөлчин бол тэр багны боржин чулуу суурьд байгаа. За тэгээ одоо бол энэ зүйлүүд бол бүгдээрээ биотекстилээр очоод дээр нь одоо хайрга дэвсэд үлдцэг бол хаваасан байна. Бид нар бол явандаа хэрвээ одоо хангалттай санхүүгийн их усрыг олж чадвал энэ дээр одоо том шил дэвсэд тэгээд энийг одоо хүмүүс зохион байгуулалтыг үүсгэхийн илүү үзүүр болох юм төлөвлөлт хийсэн байна. За бурхны шашны зүйлүүд дотроос бол энэ улаанаар тэмдэглэсэн хэсэгт бол асар олон одоо хэдэн мянган цацнууд одоо гарсан, шавар цацнууд янз бүрийн хэмжээтэй. За тэгээд энэ цасны зэрэгцээ ихэвчлэн шатаагаагүй шавраар барьсан бурхтууд. За бурхтын дөрвөн том сэнти болцсон. За энэ бурхтууд нь бол зарим нь хэдхэн сантиметр жижигхнээс болоод том нь бол 5-6 метр өндөр ийм том бурхан байсан. За тэгээ бурхтын хэсгүүд тэр гар хорооны хөдөлгөөн эндээс ямар бурхныг бол ерөөхдөө мэдж болно. Тэгэхээр энэ язгуурын том бурхан энэ сүн байжээ гэдэг бол болохоор байгаа. За тэгэхээр энэ бол сэргээн засварлах маш нарийн төвхтэй үйл ажиллагаа бол шаардах юм байна. За энэ одоо бурхтын толгой, за энэ зөвхөн чихний хэсэг гэдэг нь чих, хороо, хамар, хувцсны хунаас гэдэг энэ хэсгүүд бол олдсон. За тэгээ энэ сүмийн байдлыг үзэхэд бол ерөнхий зохион байгуулалтын хувьд бол энэ 1937 онд одоо шатаагдсан. Эрдэнэсийн цогцон дугуйтай бол нэлээд ойролцоо гэж одоо мэргэжилтнүүд үзсэн байгаа. За тэгэхээр энэ судалгааны үр дүнгээс бол бид нэр хуучин хааны орд гэж үзэж байсан дүгнэлтээс бол татгалцсан. За энэ бол ямар үндэслэлтэй байж байгааг бол дараах үндэслэлүүд байна. За 3-5 метр өндөр бурхтын дүрс доор хаяж 8 байсан. Хүний биеийн хэмжээний шавар бурхтын дүрс олон болсон. Хэдэн мянган цац байна. За мөн сүм суурга байгуулахад оршоод шүншин илэрсэн. Тархимыг төлөвлөхдөө бурхны шашны хот мандлаар загвар болгож байгуулсан. За энэ талаараа бол хар хорон байгаа бусад бүх хөдөлгөөс энэ том барилга бол их их онцлог. За тэгэхээр энэ бол 1346 он босгосон. Тэр зарим хэсгүүд нь одоо олдсон хэрэл төвшөөнд одоо дурддагдж байгаа. Юан улсыг мандуулах асар энэ биш үү гэж ийм одоо асуудал төвшүүлсэн юм аа. За тэгээд энэ бол их олон талын зүйлээр бол илүү үнэмшилтэй одоо тайлбар гэж одоо бид үзэж байгаа. Тэгээд бидний тайлбарыг бол одоогийн байдлаар бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч байна. За тэгээд нэг сонирхолтой зүйл бол тэр Эрдэнэзуугийн цогцон дугны бөөрийг бид нар бас 2003 онд цэвэрлэх явцад яг одоо энэ гэрэл төвшөөний нэг том хагахыг илрүүлж олсон. За энэ бол яг оригинал нь одоо хар хорон байгаа. Хар хорон үзмж байгаа. За тэгээд энэ бичээсийн талаар нар ярил одоо олон зүйл ярьж болно. Хэрвээ сонирхол асуултанд хариулъя. За тэгэхээр энэ илүү зур болох төслийнхаа талаар бас зөвчнө хэлцүүлж байна. Тэгэхээр 2014-өөс 15 онд хийсэн байгаа. За энэ санхүүжилтийг бол ихэвчлэн Германы талаас одоо гаргасан. Бараг 1 тэрбум орчим төгрөг бол гарсан байгаа Монгол төгрөг. За бас одоо тухайн үеийн Монгол улсын засгийн газар соёл спорт аялал жуулчлалын бас тодорхой хэмжээний хөрөнгөийг бас дэмжлэгийг үзүүлсэн. За энэ дээр саяхан харуулсан энэ сүмийн суурийг бид нар энэ шинэ материалаар яг одоо археологийн материалаас анх ямар байсныг одоо сэргээж хийгээд үүнийхээ голд нь хуучин үлдцээ хамгаалах хүмүүст үзүүлэхин зэрэгцээ давхар хамгаалахын хоёр зорилгоор одоо хийсэн. За энэ дээр одоо дээр нь гардаг шатуудыг хийгээд за энэ тоосыг бол хүрээсэн тоосыг яг гар аргаар шатааж хийсэн. За тэгээд энэ үлдсэн багны
сууруудыг бол ийм металл арам хийгээд энэ дээр байгаа хүмүүс тэр тархимын хүрээ хэмжээг ойлгоход одоо дөхөн болохоор энэ байдлыг үүсгэх оролцсон. За тэгээд энэ өөрийн ойр орчин бол мэдээллийн салбарыг босгосон. Одоо Монгол, Англи, Герман энэ гурван хэлээр. За тэгээд энэ 2015 оны намар авсан зураг байна. За тэгээд яг энэ өдөр бол Германы ерөнхийлөгч Монголд яг ажил хийх үеэр одоо энэ ажлыг нээлттэй хийнэ гэсэн боловч харамсалтай энэ өдөр маш их цас ороод ийм бүрхэг болоод тэр явдал бүтээгүй. Гэхдээ бид нар өөрсдөө нутгийнхантайгаа одоо хамт ажилласан хүмүүстээ одоо барилгыг хүлээлгэж өгөх юм нээлттэй. За тэгэхээр энэ бол дандаа гар аргаар хийсэн тийм ээ. Одоо маллаас гарсан тэр тоосгуудыг дууруулж сэмээр хийж ханаг сэргээсэн. За ингээд энэ дээр мөн одоо шилэн цонхон дээр яг оригинал зүйлүүд нь харах юм болцоотой. За тэгээд 2015 оны 10 сарын 16-ны өдөр энэ бичсэн явсан. За тэгээд энэ ажилд бол манай Монгол Улсын их сургуулийн оюутнууд бол сэтгүүтээ оролцсон. Ер нь одоо сүүлийн 10 жилийн турш бол орхны хөндөд хийж байгаа. За ганц орхны хөндөд төдийгүй тийм ээ. Одоо нийт Монгол Улсын хэмжээнд явагдаж байгаа археологи судлаанд бол Монгол Улсын их сургуулийн оюутнууд бол маш идэвхтэй ажиллаж байгааг хэлэх бахалтай байна. За тэгээд энэ чулуун ёс төлөвийг бол хар орнд үзсэн хүн болгоо одоо мэднэ тийм ээ. Тэгэхээр энэ чул ёс төлөвийн суур бол эзэн хааны зорилгоор байгуулсан энэ гэрэл түвшүүрийн тусаар. Тэгэхээр энэ ёс төлөвийн нуурын дээр тэр 1346-7 онд тийм ээ Тогон Төмөр хааны зорилгоор боссон тэр чухал хөшөө бол энд байжээ. Тэгэхээр энэ хөшөө бол энэ Өгөөдөө хааны үед анх суур тавиад Мөнх хааны үед байгуулж дуусгасан. За тэгээ сүүлд нь Юан улсын үед 3 удаа сэргээн засварлаад эцэст нь 1346 Тогон Төмөр хаан Юан улсыг мандуулах хасар гэж нэр өгсөн энэ том сум байжээ гэдэг бичсэн. За энэ сум бол 5 давхар 300 чи өндөр гэж. Тэгэхээр одоо нэг чи гэдэг 30 см гэж үзвэл нэг тохой бол 90 м өндөр тийм ээ. Эзэн турны үед одоо игнэшгүй гэж. Одоо ийм өндөр сүр жавхлантай барилга байжээ. Тэгэхээр энэ бол одоо их Монгол улсыг мандан бадрах тийм ээ ийм улс төрийн агуулгатай ийм чухал байгууламж байсан байна. Ер нь бол хааны ордноос. За тэгэхээр энэ дээрээс нь дрооноор авсан зураг байна. За тэгэхээр хааны орд гэж үзэж байсан газар биш болчихвол ордон маань хаан байж тарах вэ гэсэн асуулт гарч ирнэ. За тэгэхээр бид нар одоо Эрдэнэ зүг Эрдэнэ хэд дээр одоо төлрүүлсэн. За ер нь одоо Эрдэнэ зуугийн 108 сонгогтой гэж ярьдаг хэрнийг харахад энэ яг нэг төвшин биш. Өндөр нам ямар нэгэн ертөнцийн зүйлэн дээр баригдсан гэмээр байдал бол ажиглагддаг. За энэ тухай бүр одоо 1891 онд иржсэн Радлоо бол өөрийнхөө тэмдгэрт ажиглаж бичсэн байна. За тэгээд бид нар 2005-6 онд бол энэ 108-т сургалтын хэрний дотор талд болон гадна талд хэсэг газрууд энэ сорилтын батлага хийж үзсэн. За ингэж үзэхэд энэ хэрмийн яг доороос нь за энэ хэрмээс илүү одоо хүчрхэг. За дунджаар 9 м өргөнд зузаан. За шороор дэлдэж хийсэн. За нүүрэн талын мөн яг энэ хэрмэтэй адилхан боржин чулуугаар суур тавиад тэгээд энэ хоёр игнээ тоосоор өгсөн энэ зузаан хэрмийн үд тогтол олдсон. За тэгээд энэ хэрмийг хүчтэхээ тулд мөн ийм дүнс модоор ийм бэхлэгнүүдийг хийж өгсөн. За энэ бол бүр одоо Монголд уугрын үед их дэлгэрсэн юм техник байгаа. За энэ жишээл бол хойд хэрмийн гадна талын батлагын хэсэг байна. За энэ бол илүү сайн хадгалагдсан хэсэг байна. За биднэрт байгаа нэг санаа бол энэ 800 жилийн ойгоор
олон түмэнд үзүүлэх бас нэг бодиттой юм хийя гэвэл энэ хэсэг бид нар одоо ингэ шороогоор болоод орчихсон байгаа л да. Энийг сайхан онгойлгол дээр нүгэнд болдгсон бол шил тавьчихмаар. Тэгээд хүн ертөнцийн хар оронд ирсэн хүн бол үзэж байгаа. Тэгвэл бас энийг цэвэрлээд арчилгаа хийж яхаар тогтчлоод ингээд хичүүлийн учиргүй их зардал гарахгүй. Тэр нэг хийж болохоор бодиттой ажил. За нөгөө нэг зүйл нь бас бид нар хар хормотын чулуун годомжийг сэргээгээд нэг хэсэг газар хийж болно гэсэн бодол бол байгаа. За тэгээд энэ бүх талаас бол энэ эртний хэрмээ хөтөл болцсон. За тэгээд энэ Монгол Германы археологийн судалгаанд бол энэ он цаг тогтоох байгалийн шинжилгээний аргуудыг бас хөргөн ашигладаг. Радио карбоны, за мөн ялангуяа шатаасан тоосог керамик гэдэг термолюминесценцийн арга гэж байдаг. За энэ бүх судалгаагаар бол энэ 13 дугаар зууны их үед барьсан хэрэг байгаа. За тэгээд үүнийг сурвалж өчгийн мэдээтэй харьцуулахад бол хар хоромдох хааны орд бол тийм ээ өгөөдөө хааны үед барихтаа өөрөө хааны орд нь бол тусгай хэрмээр хөрвүүлэгдсэн ордон хотын дотор бол баригдсан байна. За тэгээд энэ хот нь бол мөн дөрвөн талдаа хаалгатай дотроо цэцэрлэг төрөлнтэй байж гэдгийг мөн хар хоронд ирж 2 жил орчим сууж ирсэн Персийн түүхч Жувени өөрөө зохиолдоо тэмдэглэсэн байна. За тэгэхээр одоо магадгүй одоо хар орны хааны ордон маань энэ $300-ийн доор байж магадгүй. Тэгэхээр одоо энийг хизээ нэг цагт эрэл хайгуул хийгээд энийг нэрх л асуудал үйлдэлсэн гэж одоо ингэж ойлгож болох. За дараагийн нэг хэсэг бол хотын хойд хэсэг байгаа. За энэ хотын хойд хэсэгт бол гадуураа бас тусгай хэрэмтэй ийм баруун зүүн барилга гэсэн хоёр барилгыг бол бүтэн талбайгаар болтсон. За энэ бол нэг сонирхолтой зүйл нь энэ барилгын хийцийг бол 2 удаа өөрчилсөн ийм байдал бол мэдэгдсэн. За эндээс бас одоо үл танигдах юм бичээстэй шаваасны хэсгүүд бол нэлээд болтсон. За зарим нь одоо Сирийн Странгело үсгтэй төстэй. За ихэнх нь бол уугурчин Монгол үсгтэй бичээс хар бэхэр бичсэн юм шаваасны хэсгүүд байсан. За харамсалтай нь бол энэ томоороо бол олдоогүй дандаа жижиг үүрмэг байдлаар бол олдсон. За энд бол зүүн барилгаас нэг таслан дотор бол асар их хэмжээтэй үхрийн эврнүүд гэсэн эврийн тоглоом. Тэгвэл энийг ямар нэгэн эд зүйл одоо үйлдвэрлэл хийх гэж хөрөөдөж зассаж янзлсан зүйл байхгүй. Зүгээр л энэ тоглоомнууд. Тэгээ одоо энэ ямар шашны зориулттай юм уу гэдэг талаар бид нар бас сайн мэдэхгүй байгаа. За дараагийн нэг зүйл бол энэ хар хорон хотын эргэн тойронд байгаа үйлдвэрлэл явуулж байсан дурсгалт газрууд бол их чухал. За ер нь одоо энэ хар хорны бүтээн байгуулалт бол их хүнсэн дандаа тухайн орон нутгийн түүхүүд дээр бол тулгуурлаж ирсэн. Тухайлбал наазах нь одоо барилга байшин барих чулуу материалыг бол энэ охины ойролцоох уулуудаас авч ирсэн уулмөр бол энэ тентгүй болдог. За тэгээд хааны зэрлэгээр байгуулсан мануфактурууд энд байсан талаар түүхээс харуулж байна. Тухайлбал 1340 оны үед энд ирж байсан араб жуулчин Ал Умари гэдэг хүний тэмдэглэлд бол одоо гайхамшигтай сайхан хот эзэн хааны тасаг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг ганц л эндээс хангадаг. Гайхалтай хүн амын олонх нь одоо гайхан сайн ийм урчууд энд олон байдаг гэж бичсэн байдаг. За энэ бол орхины ойролцоо хөндлөл болон гэдэг нэртэй газар байна. Энд дэж. За энд бол анх 2005 онд энэ хар орон сумын иргэн одоо уран отгоогүй бол энд явж байгаад одоо шавар ийм баримлын хэсэг бол олж улмаар шинжлэх ухааны академид археологийн хөрөлөнд цэвэн дөрж өгдөл мэдгдсэн байна. За тэгээ энэ нь бол энэ цээжин биеийн хүн бөхсөн биеийн шуун үлдээ далавчтай энэ домгийн
баримл байсан. За галбан гэж нэрлэдэг. За тэр улмаар 2008-2009 онд бид батлаг хийсэн. Нийт 1400 бүхий томоохон урланг бол олсон. За тэгээ энд бол янз бүрийн барилгын чиглэл ийм турсандаг бол шатааж үйлдвэрлэж ирсэн. За тэр үйлдвэрлэл ийм шатааж ирсэн хэв баг зэвсүүд бол энд олноор олцсон. Тэгэхээр ийм авгарууд бол энд ингээд яг археологийн батлагын бол маш их ийм үйлдвэрлэлүүд бол гарна. За энэ бол нөгөө их сүмийн хажууд байсан. Хажуугаас олдсон зоохнууд байгаа. За тэгэхээр энэ зоохнуудыг бол төр зураг гэж ашиглаад тэгээд ашигласныхаа дараа болоод ингээд өрхөд үлддэг байсан бол эндээс харагдаж байна. Тэгэхээр бид нар энэ хар хормын судалгааны зэрэгцээ бас энэ археологийн судалгааны үр дүн одоо инновац болох гэж яриад байна. Тэгэхээр энэ зүйлийг одоо наазах нь аялал жуулчлалын Монголын хамгийн чухал газар бол хар хорн шүү дээ. Тэгэхээр энэ хүнд үзүүлэхийн биднэрт үнэхээр энэ болцоо байна. Эндээс гадна бас энэ цаа харагдаж байгаа баг нарийн ам байна. Энд бол бүр гайхалтайсаа хадгалагдсан жуух, за гар урчуудын жижиг суурин байгаа. За ийм газрууд дээр бас энэ хүнд үзүүлэхээр ийм зүйлүүдийг хийгээд тэгээ хэрвээ уг нь улс нэг дийлэхгүй бол бас хувийн хвшил ороод хийх юм боломжтой байна. За ингээд анхаарал тавьсан баярлалаа.